Мэдээллийн технологийн үндэсний паркийн 2025 онд хийж хэрэгжүүлсэн ажлуудын товч тайлан. 2025 он дэлхийд даяар технологийн хурдцтай хөгжил тэр дундаа хэмэл оюуны хөгжлийн жил байлаа. Энэ чухгаар Монгол улс 2025 оны 2 дугаар сарын 13-ны өдөр төрийн ордонд хэмэл оюуны үндэсний стратегийг боловсруулах чиглэлээр цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэмэл оюуны бэлэн байдлыг үнэлж, тодорхойлж хэлэлцсэн чуулганаар эхэлсэн билээ. Мэдээллийн технологийн үндэсний парк нь 2025 онд дотоодын технологийн салбарын хөгжил, мэдээллийн технологийн дарааны бизнесийг дэмжих чиглэлээр олон төсөл, арга хэмжээ, ажлуудыг хийж, бодлогын түвшинд хүрч ажилласан амжилттай жил байлаа. IT парк 14 жилийн дараа бүрэн хүчин чадлаараа ажиллах боломж бүрдлээ. Олон жилийн хугацаанд шийдэгдэхгүй байсан өргөө 2 кино театр буюу New Tour Safaris компанитай холбоотой олон нийтийн хүлээлт арилж, шүүхийн шийдвэр гарч ялалт байгууллаа. 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн дугаар шийдвэр болон иргэний давж заалдах шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж, иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж ялалт байгуулсан юм. Энэ ялалт нь зөвхөн бидний хувьд бус Монголын мэдээллийн технологийн салбарын ирээдүйн хөгжилд чухал ач холбогдолтой шийдвэр боллоо. Монгол улс анх удаа мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс байгууллаа. Монгол улсын их хурал 2024 оны 6 дугаар сарын 5-ны өдөр анх удаа мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг баталсан. Тус хуулийн хэрэгжилтийг хангах суурь дэд бүтцэн хуулийн 11-ийн 1-д заасан мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс юм. Мэдээллийн технологийн үндэсний парк нь мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн ажлын албаар ажилладаг бөгөөд анх дугаар хуралдааныг 2024 оны 11-р сарын 27-ноос хойш зохион байгуулж, энэхүү үндэсний зөвлөлийн хурлаар мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилт технологийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө, виртуал бүсийн ажиллах журам, түүнд бүртгүүлсэн хуулийн этгээдэд татврын болон татврын бус дэмжлэг үзүүлэх тухай 2 журмын төслийг боловсруулж дэмжигдсэн юм. Тэгвэл энэхүү ихэлсэн ажил хэрэг болж, засгийн газрын хуралдаанаар виртуал бүс байгуулах шийдвэр гаргаж, мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсийн ажиллах журам, виртуал бүсэд бүртгэлтэй хуулийн этгээдэд татврын болон татврын бус дэмжлэг үзүүлэх журмыг баталсан юм. Tech Week 2025 технологийн салбараар амьсгалсан 7 хоног. Монгол улс орон даяар анх удаага төвлөрсөн бус decentralized байдлаар зохион байгуулагдлаа. Монгол улсын 21 аймаг 9 дүүргийг хамарсан үндэсний хэмжээний технологийн 7 хоног болох Tech Week 2025 нь 7 хоногийн хугацаанд 70 гаруй арга хэмжээ, 7000 гаруй оролцогч, 3 сая гаруй хүнд хүрсэн өргөн цар хүрээтэйгээр амжилттай зохион байгуулагдлаа. Дижитал шилжилт, инновац, хэмэл оюун ухаан, залуусын оролцоо болон технологийн хөгжлийн хамтын ирээдүйг хэлэлцсэн энэхүү арга хэмжээг амжилттай хэрэгжүүлэхэд үнэтэй хөв нэмэр оруулсан хамтран зохион байгуулагч, төр, хувийн хөгжлийн байгууллагууд, ивент тэтгэгчид, оролцогчид болон бүтээлч багийн бүх гишүүдэд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Мөн Tech Week 7 хоногийн хүрээнд хаалтын үйл ажиллагаа болгож ICT Forum 2025 бодлогын хилцүүлгийг төрийн ордонд зохион байгуулж, бүх талын оролцогчид, бодлого баригчид, төрийн байгууллага, хувийн хэвшил, олон улсын байгууллага нарын төлөөлөл, технологийн ирээдүйн чиг хандлага, шийдвэр гаргахад шаардлагатай буй хууль, их үүсвэр, боломж, бодлогыг хэлэлцүүлсэн амжилттай арга хэмжээ болсон юм. 2025 онд олон улсын хамтын ажиллагааг стратегийн түвшинд өргөжүүлж, төсөл хөтөлбөрийн хүрээнд бодит хөрөнгө оруулалт татах, бодлого боловсруулахад хамтран ажиллах болон экосистемийг дэмжих чиглэлээр амжилттай ажиллалаа. Гадаад хамтын ажиллагааны хүрээнд Казахстан улсын Digital Almaty 2025 олон улсын арга хэмжээ болон TechCrunch Disrupt 2025 тэмцээний бүсийн шүүгчээр ажиллаж, Азийн шинжлэх ухааны паркуудын холбооны удирдах зөвлөлийн гишүүний хувьд ASPA 28 дугаар их хуралд оролцож,
Тайланд улсын шинжлэх ухааны парктай хамтын ажиллагаа эхлүүлэх суурь тавигдсан. Түүнчлэн Узбекистан улсын IT паркаас хэрэгжүүлж буй Digital Startup Awards 2025 тэмцээнд бүсийн хамтрагч 60 оролцож, Төв Азийн 9 улс оронтой түншлэл эхлүүлж, Монгол улсаас 2 стартап финалийн шатанд оролцож, хурдсгуур хөтөлбөрөөс IT паркийн инкубатор хөтөлбөрийн компани One Place HR 50,000 Америк долларын санхүүжилт татсан бодит үр дүн гарсан. Мэдээллийн технологийн үндэсний паркийн үндсэн чиг үүрэг бол гарааны бизнесийг хөгжүүлэн дэмжлэг үзүүлэх явдал билээ. 2025 онд мэдээлэл технологийн үндэсний паркийн инкубатор хөтөлбөрт нийт 23 компани нэг иргэн байршиж байгаа бөгөөд 6 компани амжилттай төгслөө. Инкубаторын хөтөлбөрийн сонгон шалгуулалтыг 2025 онд 3 удаа зохион байгуулж 40 гаруй компани бүртгүүлснээс сонгон шалгуулалтанд 15 компани оролцож бизнесээ танилцуулж шаардлага хангасан 6 компани инкубатор хөтөлбөрт тэнцсэн үндсэн инкубатор болон цахим инкубаторын хөтөлбөрт элсэн орсон. IT парк дээр одоогоор байршиж буй гарааны бизнесийн компаниудыг чиглэлээр нь ангилвал дижитал контент, платформ хөгжүүлэлт, програм хангамж, боловсрол, AI, IoT, Agritech чиглэлээр шинэлэг бүтээгдэхүүн үйлчлэгээ хөгжүүлж буй гарааны компаниудыг мэдээлэл технологийн үндэсний парк дэмжин боожуулж байна. 2025 он бол мэдээллийн технологийн үндэсний паркийн хувьд ололт амжилтаар дүүрэн он жил болж өнгөрлөө. Тэгээд онцлог ажлуудаасаа дурдах юм бол мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсийнхаа одоо журмыг болон татрын бус одоо хөнгөлтийг хэвлүүлэхийн журмаа батлуулж чадлаа. За мөн Монгол улсад анх удаа технологийн 7 хоногийг зохион байгуулж 21 аймаг 9 дүүрэгт 7 хоногийн хугацаанд 70 гаруй арга хэмжээгээс давхар зохион байгуулж ингэж ажиллалаа. За ингээд 14 жилийн хугацаандаас бүрэн хүчин чадлаараа ажиллаагүй бол энэ жилээс одоо анх удаага бүрэн хүчин чадлаараа ажиллаж IT парк нь олон улсын жишг парк болох одоо шинэ нэгэн гүүр асан гэж тавигдлаа. Тэгээд бид бол 43 хүний бүрэлдэхүүнтэйгээр мэдээллийн технологийн үндэсний парк нь одоо 7 хэлцтэйгээр хамт олноороо маш олон одоо ажлуудыг бол хийлээ. Тэгээд хамт олондоо болон одоо салбарынхаа хамтран зүтгэгчтэй, төрийн байгууллагуудтай, бүхэл дэмжигчдаас маш их баярлалаа гэж хэлмээр байна. 2026 он бол бидний хувьд бас шинэ хөгжлийн одоо үе шат маань эхэлж гин гэж үзэж байгаа. Цаашид хамтран ажиллах бүхэл мэдээллийн технологийн салбарын байгууллагууд, хөрөн оруулагч, хандивлагчид, төрийн байгууллагууд, олон улсын одоо донор байгууллагуудаа бүгдээрэнд нь амжилт хүсье. Тэгээд та бүхэндээ шинэ оны мэд хүргье. Бүгдээрэнд нь маш их баярлалаа. Эрүүл энхийг хүсье, аж жаргалыг хүсье.